Давост цаг гарган ярилцах гэж байгаа танд баярлалаа ноён байхаар. Урьсан баярлалаа. Таатай байна. So just Oxfam Oxfam байгууллага тэрбумтнуудын засаглалыг эсэргүүцэхгүй гэх шинэ судалгааг танилцуулаад байна. Та судалгааны гол үр дүн онцлог дүгнэлтүүдээс хуваалцахгүй юу? highlights in the findings of the report. If you look at the billionaire wealth, now it's Хэрвээ тэрбумтнуудын хөрөнгийн хэмжээг харах юм бол одоогоор гайхмаар өндөр түвшин буюу 18.3 их найд $80 хүрсэн байна. this has risen faster. Түүнчлэн хөрөнгийн өрсөлдлийн хурд улам эрчимдсээр 3 times faster. сүүлийн жилүүдэд харьцуулаад харахад л хөрөнгийн хэмжээ нь бүр 3 дахин хурдан нэмэгдэж байна. $2.5 trillion today. Зөвхөн өнгөрсөн оныг аваад үзэхэд л тэдний хөрөнгө 2.5 их найд $10 нэмэгдсэн байгаа нь дэлхийд даяарх нийт ядуурлыг 26 одоо бүрэн арилгах хэмжээний хөрөнгө яригдж байна. But let's get Илүү тодорхой харьцуулалт хийвэл эдгээр тэрбумтнууд энэ их хэмжээний хөрөнгөтэй байхад нөгөө талд дэлхийн хүн амын бараг тэн хагас нь ядуурлд амьдарч 4 хүн тутмын нэг нь өсгөлөн хонож байна шүү дээ. and 1 in 4 Өдрийн 3 хоолойч салгуулах боломжгүй нөхцөлд амьдарч байна. they do not Өөрөөр хэлбэл тэгш бус байдал нэмэгдэж буйг л харж байгаа юм. inequality. Тэгвэл улам усан нэмэгцээр буй энэ тэгш бус байдлын үед одоо эдгээр супер баян хүмүүс улс төрийн эрх мэдэл мөнгөөр худалдан авч эхэлж байна. Political power. So I saw a very incredibly high number of the Oxfam Oxfam-ийн сүүлийн үеийн судалгаанаас маш том нэг тоо үзүүлэлт анхаарал татсан. Нэг тэрбумтэн бүр 1 жил тутамд 1.9 сая тонтой дүүх хүлэмжийн ялгаруулалт хийх тооцоосон байсан. per year. So I think it's a very Үнэхээр өндөр үзүүлэлт гэж бодож байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх зөвлөмжөөсөө хуваалцахгүй юу? It is very clear. So glad you're also talking of the emissions. Тун тодорхой асуудал хүлэмжийн ялгаруулалтын талаар хөндөж байгаа тань үнэхээр баяртай байна. How the top Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлийн асуудлыг хүрээнд хийсэн тус тайлангаар хүн амын 1% бүрдүүлж буй супер баячуудын ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээ дэлхийн хүн амын 50 гаруй хувийнхаас аль хэдийн давсан. global population. Уур амьсгалын өөрчлөлтийн хямрал болон эдийн засгийн тэгш бус байдлын хямрал гэсэн асуудлыг харахтаа бид нэг зоосны хоёр өөр талыг харж буй гэдгээ ойлгох хэрэгтэй байгаа юм. Are two different faces of the same coin. We need to understand that till we Тэгш бус байдлын асуудлыг шийдвэрлэхээс нааш олигархуудын гараар бий болж байгаа асар их хэмжээний эд баялаг, эрх мэдэл төвлөрсөн эдийн засгийн системийг өөрчлөн гэж байхгүй. accumulation of power, as I said, through oligarchies, Эргээд эдгээр баячууд их дэлхийг бохирдуулж буй гол хариуцлага хүлээх ёстой хүмүүс болж байна. the planet. So if from your perspective Тэгэхээр та уур амьсгалын өөрчлөлт гэдэг дан ганц байгаль орчны асуудал гэхээсээ илүүтэй тэгш бус байдлаас шалтгаалсан асуудал гэсэн байр суурьтай байгаа гэж ойлгож болох уу? Тэгвэл Давост байгаа бодлого тодорхойлогчид бодит өөрчлөлт авчрахын тулд юу хийх хэрэгтэй вэ? Oh, absolutely. Thank you for Яриангүй. pointing that out. Энэ үнцгийг тодотгосонд үнэхээр баяртай байна. Hunger crisis. Өсгөлөнгийн хямрал, эрчим хүчний хямрал, уур амьсгалын хямрал, тэгш бус байдлын хямрал гээд яг үнэндээ бүгд нэг хямралын өөр илрэл болж байна. The same crisis. Цаашлаад нарийн ярвал энэ нь супер баян хүмүүс зориулж бүтээгдсэн эдийн засгийн системтэй холбоотой. So whatever Тиймээс өнөөдөр бид юу ч хийсэн бэ? Гол бодлогын чиглэлүүдийг эцсийн дүндээ эдгээр олигархууд боловсруулж байдаг учраас мөнгө хөрөнгө болон улс төрийн эрх мэдэл нь эргээд супер баячуудаа л төвлөрч байдаг. sits with them. Гэхдээ энэ асуудлыг шийдэх тодорхой бодит боломжууд байгаа. Сайн мэдээг гэвэл тэгш бус байдал өөрчлөгдөх боломжгүй зүйл бол биш юм. Энэ бол бодлогын сонголт, улс төрийн сонголт. Policy choice. It's Тэгэхээр супер баячуудад ногдуулах татварыг нэмэхээс эхлүүлээд компаниуд татвараа шудраг зохицуулалтын хүрээнд төлөх орчноор хангах гээд хэрэгжүүлэх олон арга зам гаргалгаа бий. Мөн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэргээр тэгш нийгмийн тогтолцооны гол хөдөлгөгч хүчин зүйлүүдийг дэмжих чиглэлийг баталгаажуулж болно. Тэгш бус байдлын энэхүү хямралыг шийдвэрлэх олон арга зам боломж бий. So for countries like Mongolia, which contributes Монгол шиг олон улсын хүлэмжийн ялгаруулалтад оруулдаг хувь хэмжээ нь бага хэрнээ эрсдэлд өртөмтгий бага орлоготой хөгжиж буй зах зээлтэй улс орнуудад эргээд ялгаруулалтын хэмжээгээр тэргүүлдэг улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг хязгаарлах чиглэлд хэрхэн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй вэ? climate change. I think it's really important to go back to the fundamental principle. Миний бодлоор нийтлэг боловч улс орны нөхцөл байдал үндэслэн ялгаатай үүрэг хариуцлах хүлээх зарчмыг мөрдөх нь чухал байна. The climate emergency that we are going through. Уур амьсгалын өөрчлөлт нь бид бүхэнд тулгамдсан яаралтай шийдэх асуудал гэдгийг дэлхий дахин хөлөөн зөвшөөрөх хэрэгтэй. Particularly in the north, need to take Бүгд тус тусын үүргээ гүйцэтгэх ёстой. to bring in climate finance. Ялангуяа дэлхийн хойд бүсийн хамгийн их бохирдуулагч орнууд үүрэг хариуцлагаа хүлээх ёстой. Of the climate catastrophe without actually being responsible for polluting the environment.
Уур амьсгалын санхүүжилтийг төвлөрүүлж, байгаль орчныг бохирдуулаагүй ч цаг уурын гамшигын хохирогч болж буй улс орнуудад олгох нь зүйтэй. Учир нь одоогоор хамгийн эмзэг бүлгүүд цаг уурын гамшигт хамгийн хүн дээр өртөж байна. Of course, we are seeing geopolitical tensions are rising and also tariff pressures are high. Геополитикийн хурцтмал байдал гүнзгийрч тарифын дарамт эдийн засгийн өсөлтийг цааруулснаар тэгш бус байдал нэмэгдэж байна. Ирэх 10 жилд тэгш бус байдал буурах магадлалыг та хэр өөдрөгөөр харж байна вэ? Decreasing the inequality. Is there any possibilities that will Ирэх 10 эсвэл 12 жилд буурах боломж бий юу? I think we need to understand that Бидний ойлгох ёстой нэг зүйл бол эдийн засгийн ядуурл өсгөлэн дагуулдаг. Харин улс төрийн ядуурл уур бухимдалд хүргэдэг. Одоо яг л ийм байна. and that's what we are seeing. Олигархуудын улс төрийн эрх мэдэл албан тушаалд хүрэх боломж 4,000 дахин өндөр. 1,000 more Энгийн иргэд үүнийг эсэргүүцэж, гудамжинд жагсаж байна. office. We are seeing now a pushback from Өнгөрсөн онд 60 гаруй улсад 144 эсэргүүцлийн жагсаал бүртгэгдсэн. just last year. Тэд юуг шаардаж байна вэ? Иргэд засгийн газруудын хийсэн сонголтуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байна. What are they saying? They're saying that we will not accept the choices that the governments are making. The choice the government Учир нь засгийн газруудын сонголт бол тэрбумтнуудын хөрөнгийг хамгаалж тэднийг дэмжих юм. in a wealth. exactly? Тийм шүү. Та тэгш бус байдал ядуурлын талаар дурдлаа. Oxfam-ийн сүүлийн тайланд дэлхийн хүн амын 1% бүрдүүлдэг хамгийн чинээлэг хүмүүсийн хөрөнгө 2015 оноос хойш 33.9 их найд $, нэмэгдсэнийг мэдээсэн. Since 2015, so which is enough to end the global poverty 22 times. Энэ нь дэлхийд даяарх ядуурлыг 22 удаа бүрэн арилгах гад хангалттай хөрөнгө юм. Монгол улсын хувьд их хэмжээний байгалийн баялагтай ч ядуурл одоо ч бий. Монгол шиг хөгжиж буй улсуудад ямар төрлийн бодлого үр нөлөөтэй вэ? So Mongolia needs to be seen in the larger context. This is a global economic order. Монголын нөхцөл байдлыг өргөн зурглалаар харах хэрэгтэй. Essentially, which is Гол асуудал нь чинээлэг эрхмүүдэд олгодог татварын хөнгөлөлт чөлөөлтөд суурилсан дэлхийн дэг журамтай холбоотой. you have billionaires like Warren Buffett himself saying Жишээлбэл дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Warren Buffett офисынхоо ресепшнээс бага татвар төлдөг гэдгээ өөрөө хэлж байсан. lower than the receptionists that I have in my office. Энэ бол бидний бий болгосон тогтолцоо. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Needs to change. So the first big step Хамгийн ихний томоохон алхам бол Монгол болон бусад улс орнууд тэгш бус байдлыг бууруулах үндэсний төлөвлөгөө боловсруулах юм. inequality reduction plan. Үүнээс гадна сүүлийн үед үндэстэн дамнасан корпорациудад татвар ноогдуулах талаар олон талд яриа хэлцээ өрнөж эхэлсэн. Initiatives. Нэгдсэн үндэсний байгууллагаас олон улсын татварын хамтын ажиллагааны тухай суур конвенцийг батлуулахаар зорж байна. I think it's really important for Корпорациудад илүү өндөр татвар ноогдуулах тухай энэхүү конвенцийг Монгол болон дэлхийн хөгжиж буй орнууд дэмжих нь нэн чухал. taxes on the 3 дугаарт өмнөд бүсийн орнуудад өрийн хямрал нь ноцтой асуудал болсон. important for the South is the debt crisis. As in just to give you a number from Africa. In Africa, the Африкаар жишээ татъя л да. investment in education Африк төвд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын нийт хөрөнгө оруулалт нь өрийн үйлчлэгээний зардлаас хамаагүй бага байгаа. debt reservicing that these countries do. Энэ нь засгийн газруудын хийсэн сонголт. Governments are making, but this debt Өрийн хямрал нь нөгөө л эдийн засгийн тогтолцооноос үүдэлтэй. the same economic system where the rich creditors sit in Лондон, Нью-Йорк хотод төлөрсөн баян зээл олгогчид хөгжиж буй орнуудын мөнгийг татан авч байна. Бидэнд цаг гарган мэдээлэл өгсөнд баярлалаа, Ноён Бахар. Insights, Mr. Bihar. Намайг урьсан бас баярлалаа.